안녕하십니까. 잘 지내시죠? 자, 오늘의 비디오로 та бүхэнд миний амьдралыг өөрчилсөн гэж хэлж болохоор нэг аппликейшнийг та бүхэнд танилцуулъя. За, энэ нь болохоор Notion гэдэг нэртэй аппликейшн байгаа. За, энэ нь болохоор үнэгүй аппликейшн байгаа. Мөн Mac OS бай, Windows бай, Android бай, iPhone, iOS бай бүхий л зүйл дээр ашиглах боломжтой. Мөн хөтөж вебээр ч гэсэн ашиглаж болно. Бас аппликейшнэрийг компьютер дээрээ эсвэл утсан дээрээ татаад ашиглах боломжтой. Одоо нөөд тэмдэглэлийн аппликейшн байгаа. За, энийг зөвхөн тэмдэглэлийн аппликейшн гэж хэлж болохгүй. Текст, зураг, видео, линк, за бүхий л файлыг болохоор энэ Notion дээр болохоор бүгдийг цэгцлээд халгах боломжтой байгаа. За, та бүхээр контент креатор эсвэл контент хийх хүсэлтэй маш олон санаа төрдөг, эсвэл маш олон юмыг цуглуулдаг, маш олон юмыг цэгцэлдэг. Та энэ аппликейшнийг мэдгүй гэж үү? За, угаасаа мэддэг хүмүүс нь энэ ч угаасаа гоё аппликейшн шүү дээ. Яагаад энийг тайлбарлаж байгаа юм бол гэж байгаа. Та гэхдээ мэдгүй бол үнэхээр хоцорч явж гин гэсэн үг. За, миний хувьд болохоор энэ Notion-ыг баг 4 жилийн өмнө анх мэдээд одоо баг 4 жилийн турш ашиглаж байгаа. За, тийм ч учраас миний амьдралыг маш их өөрчилсөн аппликейшн байгаа. За, та контент креатор контентийг хийж байгаа бол эсвэл хийх байгаа бол за эсвэл та тэмдэглэл хөтлөх дуртай, маш олон юмыг цэгцлэх дуртай тийм сонирхолтой бол энэ аппликейшнийг энэ заавал ашиглаад үзээрэй. Энэ аппликейшний үнэгүй үедрэл гэхэд бидний бүхий л хэрэгцээг хангахаар маш гоё зохион бүтээгдсэн аппликейшн байгаа. За, тэгвэл энэ аппликейшнийг хэрхэн татаж суурлуулах вэ? За, яагаад хэрэглэх ёстой бусад аппликейшнуудаас ямар ялгаатай, ямар давуу талтай. За, тэгээ гуравт нь болохоор шорткатуудын талаар та хүн зааж өгье. За, солонгос хэл дээр бас англи хэлээр Notion гэдэг энэ аппликейшний талаар серч хийгээд хайлт хийх юм бол маш их бичлэг байгаа, бүр маш их байгаа шүү. Солонгос хэл дээр болохоор маш олон ютуберөө зөвхөн Notion-гийн темплейтийг бэлдээд зарж байгаа Notion-оор дамжуулаад амьдарч байгаа хүмүүс байна. Notion-ыг болохоор яаж хэрхэн ашиглах вэ гэдгийг ч гэсэн зааж өгөнгөө YouTube хийж байгаа ютуберөө ч гэсэн маш их байна. За, монгол хэлэн дээр би хайж үзэхнээ нэг л бичлэг байсан. За, гэхдээ тэр бичлэг нь илүү бүрэн гүйцэд биш юм болов уу гэж бодоод миний хувьд за энэ хувьдаа энэ аппликейшн маш гоё учраас та хүний ч гэсэн сураад мэдээд авчаасаа гэсэн үднээс за өнөөдрийн бичлэгийг бэлтлээ. За, тэгвэл бүгдээрээ өнөөдрийн хичээлдээ шууд орцгоё. Гажа. За, бүгдээрээ интернетээс болохоор англиар Notion гэд бичих юм бол за Notion-гийн болохоор сайт нь гарч иж байгаа. За, Notion гэж ингэж бичдэг байгаа. За, бүгдээрээ Notion гэдэг сайт руу оръё. За, түүний дараа болохоор энэ болохоор төлбөртэй аппликейшн гэж та бүхэнд хэлсэн шүү дээ. За, тэгээд энэ download хэсэг рүү орох юм бол бүгдээрээ энэ вебээр ч гэсэн татаж авч болно. За, календар гээд тусдаа бас Notion-ийн календар гээд саяхан бас шинээр хийгдсэн байгаа. За, бүгдээрээ download руу ороод Notion гэдэг рүү орох юм бол доошлуулад харах юм бол Mac OS бай, тэгээд Apple Silicon буюу та M1-ээс дээшээ MacBook хэрэгэлдэг бол энэ Apple Silicon-ыг хэрэглээрэй. За, Intel бол энийг хэрэглэхэд болно. За, тэгээд Windows бол энэ чиний Windows-ыг бас татах боломжтой байгаа. За, мөн ялгаагүй утсан дээрээс ч гэсэн та App Store юм уу эсвэл Play Store дээр ороод Notion гэж хайх юм бол за энэ аппликейшн маань харагдана. За, тэгээд та энэ аппликейшнийг утсан дээрээ бас суулгаад ашиглаж болно. За, нэг Gmail-ээр энэ MacBook юм уу Windows дээрээ суурлуулсан Gmail-ээр орсноо. За, утсан дээр яг ижилхэн орчих юм бол энэ хоёр хоорондоо тэмдэглэсэн зүйлсээ science хийгээд хоорондоо файлуудыг шууд гэс харах боломжтой байдаг нь бас маш их давуу талтай байгаа. За, тэгвэл бүгдээрээ төлбөртэй үйлдвэр нь бас ямархуу үнэтэй байдаг талаар бас нэг хальт харъя. За, бүгдээрээ энэ сайт руу ороод програм бол татчаараа. За, бүгдээрээ энэ хэсэг рүү орох юм бол за төлбөртэй хэрэглэгчнэр нь Plus гэдэг нь $10 байна сард, бизнес гэдэг нь $15 байна. За, иймэрхүү төлбөртэй хөлөрч гэсэн байна. За, тэгээд за, миний мэдгээр 4 жилээс хойш Notion AI гэж орж ирсэн байгаа. За, энэ нь бас болохоор өдрийн лимиттэй. За, тэгээд төлбөр төлөх юм бол бас энэ Notion AI-ыг хэрэглэх боломжтой. Жишээ нь ChatGPT-тэй жоохон төстөө гэсэн үг байгаа. Маш олон текст оруулаад ирэх юм бол богиносгох ч юм уу. Тэгээд Notion AI-ийн давуу талууд нь маш их байгаа. За, миний хувьд гэхдээ Notion AI-ыг нэг их судлаад одоохондоо нэг ашиглаагүй байна. Гэхдээ та бүхэнд өнөөдөр болохоор AI-ийн талаар нь биш энэ аппликейшнийг хэрхэн
ашиглах талаар та бүхэн зааж өгье. За миний хувьд болохоор Notion-ыг иймэрхүү маягаар ашиглаж байна. За энэ нэг аккаунт дээр 2 ийм төрлийн нээжээс болдог байгаа план. За та эхнийх нэг төрөл дээр нь болохоор ажиллаа хийнгээ нэг дээр хувийн төлөвлөгөө хувийн одоо зохион байгуулалтыг ч юм уу санхүүгийг ч юм уу ингээд тэмдэглээд явах боломжтой байгаа. За доор нарах юм бас би ажлынхаа бас Gmail-ээр оруулаад орж ирсэн бас Notion бас харагдаж байна. За энэ Notion-гийн тэгвэл даваа тал нь яг юу юм бэ гэдгийг бөөнөрөө харъя. За тэгээ яагаад гоё байгаа юм бэ гэдгийг харуулсны дараа за тэгвэл хэрхэн яг ийм гоё дизайнлгаар хийх вэ гэдгийг та бүхэн зааж өгье. За харах юм бол миний яг одоо контент хийж байгаа бүхий л одоо зүйлсүүдээ ингээд хажууд нь ингээд provide гэсэн хэсгээр нэмэх үсэг дарах юм бол age page гэж шинээр нээгддэг байхгүй юу. За тэгээ яг мөн ялгаагүй миний хувьд age page гэж шинээр нээсний дараа эдгээр нэрсүүдийг бүгдийг өгсөн байгаа. За жишээ нь бүгдээрээ энэ Adobe гэдэг рүү оръё. За тэгэх юм бол Adobe руу орох юм бол Photoshop, Illustrator, Premiere, After Effects гэх бүгд байна. За Photoshop руу оръё. За тэгэх юм бол доошлуулах юм бол миний хичээлээр хэрхэн бэлддэг вэ? За хичээлүүдийг маань бэлдсэн бүхий л зүйлсүүд маань энэ чинь харагдаж байна. За жишээ нь vintage poster effect-д орох юм бол за энэ үндсэн нэршлэн байна. Google Drive-ийн за линкэнд байна. За энэ зургийг ийм болгосон. За тэгээ текстүүд нь байна. За зургуудыг бас оруулсан байна. За тэгээ vintage гээд одоо YouTube дээр оруулсан хичээлийн линкэнд байна. За бүгдээр энэ хичээл рүү ороод харъя л да. За тэгэх юм бол энэ хичээлийн доор нарах юм бол би ингээд Notion-гийн ингээд линкийг дандаа ингээд тавихыг хичээж байгаа. За энэ Notion гэдэг линкээр ингээд орох юм бол миний дөнгөж сая энэ орсон одоо энэ Photoshop-ийн vintage poster effect гэдэг энэ хичээлийг одоо файлын статус аван зургийг харж болно. За текстүүдийг нь ямар учиртай вэ гэдгийг ч гэсэн харах боломжтой. Энэ хичээлийг үзэх боломжтой гэсэн үг байгаа. За тэгэхээр давуу тал нь болохоор за би энэ хичээлээ ингээд бэлтжиж байгаа. Тэгсэн чинь энэ хичээлийг болохоор ингээд хүмүүст би дамжуулмаар байна, share хиймээр байна. Тэгэх юм бол бүгдээрээ энэ share гэдэг дээр нь дараад энэ publish гэдэг хэсэг рүү н ороод за энэ линкийг нь хуулж аваад ямар ч хүн рүү явуулж болно. За тэр хүн болохоор таны энэ дээр нэмээд засаж болно. За та энэ линкийг явуулахдаа засахаар явуулах юм уу эсвэл зөвхөн үзэхээр явуулах юм уу гэдгийг тохируулж болдог байгаа. Юу гэсэн үг хэрэг одоо сайт хувийн сайт хийж байгаа гэсэн үг байгаа. За та бүхэн харж байгаа бол зөвхөн энэ нэг пэйж хуудсан дотор өөрийн icon байгаа. За icon-ыг нь болохоор дуртай өнгөөрөө ингээ өөрчилж болдог. За эможи ч гэсэн дуртай эможигоо байлуулж болно. Мөн ялгаагүй апплойд ингээ зураг ямар ч хамаагүй зургийг за ингээ оруулж ирж болдог байгаа. За миний хувьд болохоор за энэ зургийг оруулаад ирье. За оруулаад ирэх юм бол за Macintosh-ийн өмнөх нэг icon байгаа шүү дээ. За энэ icon-ыг би ингээ оруулаад ирсэн байна. За тэгэх юм бол энэ Macintosh маань одоо энэ бүгдээр ухраад харъя л да. Тэгэх юм бол энэ чинь Macintosh-ийн маань энэ icon за энэ Photoshop tutorial-ийн 31 гэдгийг энэ одоо үндсэн icon болчихж байгаа. За бүр гоё зав. Энэ чинь add cover гэж дарах юм бол цаанаасаа cover тавих боломжтой. Баг site focus гайхалтай уус тэ. Тэгээ change cover дээр нь дарах юм бол цаанаасаа энэ gallery гэдэг дээр автоматар ийм зургууд байгаа. Мөн ялгаагүй offline дуртай ийм cover-ыг хийсний дараа зураг оруулах боломжтой. За интернетээс ийм зургуудыг бас линкүүдийг ийм байршуулж оруулах боломжтой. За энэ Unsplash гэдэг зургийн сайтаас болохоор шууд search хийгээд дуртай cover шууд өөрөө ингээд болгох боломжтой байгаа. За тэгэхээр юу гэсэн үг вэхээр за миний таагонд хийсэнчлэн за өөрийн гэсэн icon-ыг бий болгож болж байна. За тэгээд мөн cover бий болгож болж байна. За тэгээд мөн текст одоо текстний application гэсэн шүү дээ. За энэ маш олон текстүүдийг бичиж болно. За тэгээд линкүүдийг линк зураг видео, текстүүдийг маш цэгцтэйгээр тэмдэглэхэд энэ Notion гэдэг аппликейшн маш хэрэгтэй, маш гоё байгаа. За тэгээ энэ Photoshop гэдэг рүү ухрах юм бол миний хичээлүүд бүгдээрээ энэ ингээд цэгцэлсэн байгаа. За class morphism руу орох юм бол мөн ялгаагүй cover байна, icon байна. За хичээлээ би ингээд цэгцэлсэн байгааг харж байна. За мөн яг үүнтэй ижилхэн би бүхий л одоо ажил байна уу? Одоо энэ өөрийнхөө контент байна уу? За энэ Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг ч гэсэн байна уу? Одоо бүхий л одоо сурж байгаа бүхий л зүйлсүүдээ ингээд цэгцэлждэг байгаа. За тэгэх юм бол маш цэгцтэйгээр өөрсдийнхөө файлуудыг хадгалаад явах боломжтой гэсэн үг байгаа. За бүгдээ энэ broadcast руу орох юм бол за энэ Mongolia broadcast руу оръё. За би за одоо энэс за Сүхбаатар гэдэг энэ чуулган байгаа. За энэ техникийн энэ зурагчлал нь энэ байна. За ингэж хийсэн байгаа. За тэгээд ингэж тохирхоо нь энэ байгаа. Зураг нь ингэж хийсэн. За ингээл тохирхоонуудыг нь болохоор зургийн дараад авцсан. За тэгээд ямар нэгэн асуудал үүсэх юм бол энэ тохирхоог нь би өөрөө тохируулсан учраас харж агаад за тэр нь ингээд өөрчилсөн байх шүү. Тэрийг тохирхоог буцааргаараа гэдэг ч юм уу. Тэгээд хэрхэн холболт хийсэн бэ гэдгээ бүгдийг ингээд цэгцэлсэн байгаа. За мөн ялгаагүй иймэрхүү байдлаар бүхий л өөртөө байгаа зүйлсүүдийг нэг цэгцлэх боломжтой байгаа. За миний ажлын хувьд болохоор энэ чинь за одоо энэ нөгөө
Библийн актем гэж хийсэн байгаа. За Библийн актем дээр харах юм бол Библийн актем хуучин гэрээ шин гэрээ гэж байгаа. За хуучин гэрээ рүү орох юм бол за ингээд бүх ном байгаа. За ингээд нэг ном руу ингээд орох юм бол энэ чинь icon-тэй. За тэгээд энэ чинь болохоор YouTube линкийг оруулсан байна. Энэ чинь файлууд нь байна. За тэгээд энэ чинь одоо тэр номын агуулгын текст дээр одоо бүгдийг ингээд оруулсан байгаа. Тэгэх юм бол зөвхөн энэ 1-р хаад гэдэг номны энэ одоо Библийн актемийг би сурмаар байна гэх юм бол би энэ линкийг явуулчих юм бол болно гэсэн үг байгаа. За тэгээд энэ хуучин гэрээ гэдгийг бүгдийн ч гэсэн ингээд явуулж болно. Мөн ялгаагүй миний хувьд энэ өвлийн цугларалтыг ч гэсэн энэ аппликейшнээр дамжуулаад ингээд зэгцэлсэн байгаа. За Notion-ы давуу тал бол маш их байгаа. За тэгвэл бүгдээрээ Kibon буюу Notion-гийн shortcut-ыг хамтдаа сурангаа. За тэгвэл анхнаасаа яаж ийм гоё дизайнлыг хийх вэ гэдгийг таагүй тайлбарлая. Маш амархан байгаа. За би маш их хэлдэг нэг зүйл байгаа. Тэр нь болохоор shortcut-ыг та байнга change-лээрэй гэдэг. За тэр нь ямар ч програм дээр та shortcut буюу маш олон үйлдэл хийх зүйлийг keyboard-наас хитгэн товчлоор гаргахад тэр үйлдэлийг хөнгөлжүүлж байгаа гэсэн үг. Тэгээ энийг та shortcut-уудыг бүгдийг change-лэх юм бол таны энэ аппликейшн дээр ажлын хурд чинь маш хурдан болно. За тэгээ та энэ аппликейшн дээр хурдан санаа чинь төрөөд хурдан тэмдэглэл хийгээд за хурдан ажиллагаа одоо хийгээд за тэгээд маш хурдан гаргах боломжтой байдаг байгаа. Shortcut-уудыг шийдэлцэх юм бол маш их хэрэгтэй байгаа. За тэгвэл өнөөдөр за Notion дээр хэрхэн пэйжийг үүсгээд за дотор нь болохоор пэйж дотор ямар гой зүйлсүүд байгаа вэ гэдгийг хамтдаа сурцгаая. За харах юм бол энэ чинь нэг нэмэх 8 page гэх шинээр хэсэг байгаа. Бүгдээрээ icon дээр нь дарах юм бол маш хог олсон ингээд 8 page яваа. За энэ чинь бүгдээрээ за тест гэж биччихье. За тест гэж биччихье. За тэгээд энэ дээр дарах юм бол доор нь шинээр ингээд зүгээр текст бичих боломжтой хэсэг гарч ирж байгаа. За гэдэг ч юм уу. За тэгээд ингээд текстийгаа ингээд бичээд явах боломжтой гэсэн үг байгаа. За гэхдээ одоо энэ Notion дотор болохоор давуу талууд нь юу байгаа вэ гэдгийг нь харуулъя. За бүгдээрээ keyboard-ноос энэ зураас байгаа шүү дээ. Энэ зураасыг ингээд дарах юм бол энэ дотор болохоор дотор нэг бүх зүйлийг гарах боломжтой байдаг байхгүй. За энэ filter гэж гарч иж байгаа шүү дээ. Тэгэхээр basic blocks гэж байгаа шүү дээ. За энэ текст бичих боломжтой. За энэ heading гэдэг нь болохоор томоор энэ текст бичих боломжтой. Яг сайн тест гэж бичсэн шиг ингэж бичих боломжтой. Мөн ялгаагүй. За энэ heading 2 нь болохоор арай жижиг. За энэ нь болохоор бүр жижиг байгаа. За энэ bad list нь болохоор мөн бүгдээрээ одоо нөгөө list ингээ үүсгдэг шүү дээ. За одоо суу авах гэдэг ч юм уу. За тэгвэл юу гэдэг шалаа угаах гэдэг ч юм уу. Иймэрхүү бич одоо энэ нөгөө нэг юун дээр нөтсүүд дээр байдаг шүү дээ. Яг тэнтэй ижилэх нь одоо хэсэг байгаа. За мөн ялгаагүй доошлуулах юм бол number list байгаа. За to do list байгаа. Зөвхөн to do list-ийг ашиглаж байгаа хүмүүсээс маш их байдаг. За to do list дээр нь мөн ялгаагүй сайн шиг эднэр шиг ингээд оруулж болно шүү дээ. Тэгээд чеклээд явах боломжтой байгаа. За тэгээд доошлуулах юм бол энэ toggle list гэдэг нь бас алдартай. Энэ чинь болохоор одоо маш олон юм бичиж байгаа. За энэ болохоор дотор нь болохоор маш олон ингээд текстүүдийг оруулаад оруулах юм бол энэ дотор оруулах юм бол дараа ингээ хаах юм бол алга болчдөг байгаа. За энийг болохоор маш их ингээ ашиглагддаг байгаа. За ингээ бүгдээрээ болохоор энийг энэ доошлуулад бүгдийг ингээд хараад үзээрэй. За тэгээ энэ шинээр пэйж ингээ үүсгэх боломжтой байдаг. За тэрний үүсгэхээр нэг ингээ сайн пэйж үүсгэсэн шүү дээ. Тэрэн дотроо пэйж үүсгээж, дотор нь пэйж үүсгээд, дахиад пэйж үүсгээд ингээ яваад иж болдог гэсэн үг байгаа. За тэгээ пэйжийг үүсгэл та гэх юм шинээр одоо тест 2 гэд нэрлэлчихэд за тэгээд control энэ keyboard-аас харахад ухардаг байгаа. За эсвэл энэний дараа ухарч болно. За тэгэхээр энэ пэйж үүссэн байгаа. За тэгээд энэ icon дээрээс нь ингээд icon-ыг суулж болно. За орох юм бол icon ингээд сүүлэгдэж байгаа. За энэний болохоор мөн ялгаагүй бүгд эд icon гэдгийг дарж агаад дуртай icon-оо энэчнээс сонгож болно. За эсвэл upload image гэдэг дээр болохоор дуртай юм image зургуудыгаас оруулж ирээд ингээд icon болгох боломжтой. За мөн хийсэнчлэн edit cover гэдэг хэсгээр дарах юм бол өөрийнхөө дуртай cover зургийг болохоор сонгож аваад бас ашиглах бүрэн боломжтой байгаа. За ингээд явах юм бол бүгдээрээ бүх зүйлээ тэмдэглээд хадгалах боломжтой байгаа. Ялгаагүй зураг, видео, за линкүүдийг бас оруулж ирэх боломжтой байдаг. За бүгдээрээ keyboard-ноос саяных энэ зураасыг дарж болно. За эсвэл бүгдээрээ энэ нэмэг тэмдэг харагдчих байгаас энэ чинь клик гэж дарах юм бол
дөнгө саяны бүүнөрөө keyboard-но shortcut нь дарсан бүх зүйл нь ингээ гарч ирдэг байгаа. За бүгдээрээ ер нь бол эдгэрийн нэг ингээ гүйлгээд харах юм бол эдгээр ийм хүү юмсуудыг оруулах боломжтой програм юм бэ штэ, аппликейшн юм бэ штэ гэдгийг бас мэдэх боломжтой байгаа. За дотор нь болохоор энэ Notion-ы болохоор database-ээр бас маш их алдартай. За ер нь өмнөх Notability ч юм уу, Good Notes ч юм уу, эсвэл Apple Notes ч юм уу, эсвэл OneNote ч юм уу тэрийг хэрэглэдэг хүмүүс өмнө нь маш их байсан болол за тэдгээр аппликейшнуд болохоор өмнө нь бичсэн одоо тэмдэглэлээсээ болохоор за ингээ хайхад болохоор маш хэцүү байдаг. За энэ Notion болохоор database буюу database-үүд доторх өмнө 5 жилийн өмнөх бичсэн зүйлсүүдээс ч гэсэн search хийх юм бол шууд хаштагаар ч юм уу эсвэл текстээр за энэ database-үүдийг эргэж харах хайхад болохоор маш based байгаа. За тэгээд эдгээр database-үүд нь бас харагдаж байна. За тэгээд энэ чинь media дотор болохоор image, upload, зураг, audio, за кодинг хүмүүс болохоор бас код оруулж ирнэ. За файл болохоор бас янз бүрийн файлуудыг бас оруулж ирэх боломжтой байгаа. За энэ чинь болохоор бас энэ одоо Notion-гийн одоо цэвэрхэн харагдуулахад цэвэрхэн одоо хэрэглэхэд зориулсан ингээд зүйлсүүд нь бүгдээрээ байна. За гэхдээ эдгээрийг болохоор бүгднгийн шорткаттай байхгүй юу? Шорткатуудыг сурчих юм бол бүгдээрээ энэчнээс ингэж текст ингэж болохоор хийхгүйгээр за одоо болохоор бүгдээрээ шорткатууд нь ямар шорткатууд байгаа вэ? Тэгвэл хэрхэн ашигладаг талаар та хүн тайлбарлаад тэг өнөөдрийн хичээлээ дуусгая. За дараагийн хичээлээр Notion дээр темплейтүүдийг хэрхэн дуудаж оруулж ирэх вэ? За тэгээд бас Notion дээр бүр маш их юм байгаа. За тэдгэр зүйлсүүдийг та хүн нэг бичлэгээр оруулъя. За нэг л бичлэгээр бүгднгийн тайлбарлах угаасаа боломжгүй байгаа. За энэчнээс болохоор бүгдээрээ shortcut-ны энэ нэг keyboard-ны энэ зураасыг одоо яг юу гэж нэрлэдэг юм мэдэхгүй байна л да. Тэгээ энэ одоо ташуу зураас байгаа шүү дээ. Энэ бүгдээрээ keyboard-ноос энэ зураасыг дарсны дараа page гэж бичих юм бол шууд одоо search хийгдэж байгаа. Тэгээ page шууд шинээр нээж болно. За эсвэл энэ зураасыгаа дарсны дараа image гэж бичих юм бол шууд image-ийг шууд ингээ upload ямар ч зургийг ингэж дуудаж оруулж ирж бас болдог байгаа. За тэгээд за мөн ялгаагүй саяны хийсэнчлэн page-ийг болохоор мөн page гэж бичээд шинээр page-ийг болохоор test 2 гэдэг ч юм уу ингээ шинээр нээгээд page-ийг явж болно. За ухрах нь болохоор control энэ ухрах урагшлуулах ухрах за юу л ч юм. Тий. За тэгээд тийм байна. За тэгээд за мөн ялгаагүй болохоор keyboard-ноос энэ shortcut-ийг дасны дараа за үсгийн өнгийг нь өөрчлөмөр байгаа бол өнгөнийх нь нэрийг нь бичин. За red ч юм уу эсвэл green ч юм уу ингэж бичснийхаа дараа шууд enter дараад бүгдээ шууд ингэж бичиж явуучих юм бол ингээд өнгийг нь шууд өөрчлөх боломжтой байгаа. За red гэж бичээд enter дарсны дараа гэх юм бол одоо өнгийг нь өөрчлөх боломжтой. За яг үүнтэй ижилхэн энэ shortcut-ыг дуудаж оруулж ирээд эдгэрийг болохоор бүгднгийн үсгээр нь бичих юм бол одоо шууд дуудаж оруулж ирж байгаа бүгдээрээ харж байгаа. За энэ toggle гэдэг энийг болохоор маш их toggle list-ийг маш их ашигладаг. За энэ бүгдээрээ keyboard-ноос нэг дарсны дараа toggle гэхэд enter дараад за энэ чинь болохоор одоо хууль гэдэг ч юм уу ингэж бичээд за энэ дотор нь болохоор ингэж маш олон зүйлийг ингэ бичих боломжтой. За ингэ хаагаад нэгээд явчихна гэсэн. За тэгвэл саяны зааж өгснүүд болохоор яг shortcut биш байхгүй юу? Нөгөө ташуу зураасыг гаргасныхаа дараа болохоор search хийгээд нэчээд байгаа шүү дээ. Тэгвэл та бүхэн за жинхэнэ shortcut-уудыг тэгвэл би өөрийнхөө хамгийн их ашигладаг shortcut-уудыг та бүхэн зааж өгье. За шинээр бүгдээрээ page үүсгэмээр байгаа бол Apple хэрэглэж байгаа, macOS хэрэглэж байгаа чинь command чинь Windows төр control шүү дээ. Тийм учраас бүгдээрээ command plus N-ийг дарна гэсэн үг. Тэгэх юм бол шинээр page нэгдэх shortcut нь байгаа. Command Shift L нь болохоор dark mode руу шилжүүлэн за буцаагаад дарах юм бол за өмнөх хэлбэр рүү white mode руу шилжүүлдэг байгаа. Тэгээ emoji бичмээр байгаа бол бүгдээрээ одоо энэ хоёр зураас цэг байгаа шүү дээ. За би энэ зураасуудын нэршлүүдийг солонгосоор мэдээд байгаа мөртлөө монголоор мэддэг юм байна. За тэгээд дараагийн хичээлүүдээр би бас чийжилчээд гоё ашиглая. За бүгдээр энэ хоёр
цэг байгаа шүү дээ. Энийг keyboard-ноосоо дарсны дараа эможийнхоо нэрийн бичиг дуудана. За smite гэдэг ч юм уу. За энэ чинь сарж байгаа шууд ингээд бичиж болно. Их юм бол бас shortcut нь байгаа. За текстийг болд болгомоор байвал зүгээр Ctrl B гэхээр болд болдсон шүү дээ. Гэтэ энэ чинь бас өөр shortcutтай. За бүгдээрээ нөгөө odd байгаа шүү дээ. За бүгдээрээ бүгдээрээ ийм хоёр текстнийхээ хоёр талд нь ингээ хоёр од тавьж байгаа. За юу хөө намайг гэж биччихье. За тэгээ хоёр одыг бичих юм бол энэ за тэгж жагаад хоёр од бичих юм бол болдог байгаа. Ctrl I дарах юм бол Итали шүү дээ. За тэгэх юм бол энэ болохоор бас keyboard-ноосоо хоёр талд нь нөгөө од тавих юм болвол за эхнийх дээр нот тавиад дараачих дээр нот тавиад тавих юм бол шууд Итали болдог байгаа. Тэгээд хоёр текстнийхаа бас хоёр талд нь болохоор нөгөө энэ keyboard-ны энэ хэсгийг ингээд сонгох юм бол за ингээд нэг текстийг нь дарж өгдөг дардаг хэсэг рүү шилжих байгаа. Юу хүн дардаг shortcut руу шилжих байгаа. Бүгдээрээ од дарж агаад space дарах юм бол за энэ list руу ингээд шилжих байгаа. Тэгээд нөгөө нэг хаалт байгаа шүү дээ. Хаалт тэгээ нөгөө хаалт хоёрыг дарж агаад space дарах юм бол to-do list-ний хэсэг гарч идэг байгаа. Тоо бичиж байгаа цэг дараад space дарах юм бол нөгөө нэг шууд 2 3 гэдэг list үүс явчих штэ. Тэгээ enter дарах юм бол 2 3 гэдэг үүс явчих байна. Бид болохоор бүгдээрээ энэ чинь за тэгээ keyboard-оос харах юм бол энэ 1 2 3 энэ хэсэг байгаа штэ. Энийг болохоор яадаг вэ гэхээр keyboard-ноос sharp дарж байгаа space дарах юм бол эхнийхэн заяа. За тэгээд 2 sharp дарж агаад space дарах юм бол head-ийн 2 заяа. За тэгээд 3 sharp дарж агаад space дарах юм бол за 3 sharp дарж байгаа space дарах юм бол head-ийн 3 буюу одоо энэ текстний одоо үндсэн гарчиг байгаа шүү дээ. Үндсэн гарчигээ за эн чинь болохоор томоороо нөгөө жижиг нөгөөх нь дунд нэг томоороо бичих боломжтой shortcut-ууд байгаа. За тэгээ shortcut-наас болохоор за энэ нөгөө нэг их багын тэмдэг байгаа шүү дээ. Тэгээ энэ их багын тэмдгийг бичиж байгаа space дарах юм бол нөгөө toggle list байгаа шүү дээ. Toggle list-ний одоо shortcut нь байгаа. За тэгээд бүгд тэр keyboard-наас хоёр цэгийг сонгосны дараа space дарах юм бол за энэ чинь гарч ирсэн энэ чинь байгаа энэ quit гэх энэ хэсгийг шууд shortcut нь байгаа. За тэгээ нөгөө нэг юм зураас татдаг байгаа. За тэгэх юм бол нөгөө нэг зураас байгаа шүү дээ. Зүгээр хасах гэсэн үг. Энэ 3 удаа дараад дарах юм бол автоматаараа ийм зураас ингээд татах боломжтой shortcut нь байгаа. Shortcut нь болохоор энэ хүртэл зааж өгье. За ер нь shortcut-уудыг бүгдээрээ чэйжлээд аваарай. За энэ shortcut-уудын чэйжлэх юм бол таа хүн бүр чигэнэс нөгөө нэг ажлаа үнэхээр сайн хийдэг нэг их жахнар байдаг да. Тэрэн шиг shortcut-уудыг чийжилчих юм бол та бүр текстүүдийг ямар гоё зэгцтэй бичих бол тээ. За би энэ Notion-ыг яагаад их хэрэглэх болсон бэ гэхээр за миний хувьд болохоор ингээд тэмдэглэл зургаар, текстээр, линкээр ч юм уу маш ингээд хадгалаг хийх дуртай. За бүгдээрээ энэ Apple Note байгаа шүү дээ. Харах юм бол 1170 нотсыг ингэж тэмдэглэсэн байгаа. За тэр хэмжээгээр миний хувьд болохоор Notes application буюу ерсэн ингэ тэмдэглэл хийдэг гэсэн үг байгаа. За 1100 гэдэг чинь өдөрт нэг гэхээр баг 3 жил өнгөрөө тэмдэглэсэн Notes байгуус. За тэр хэмжээгээр маш их тэмдэглэх дуртай. За тэгсэн чинь энэ Notion болохоор хамгийн best нь байгаа. Энэ shortcut-ууд нь ч гэсэн хамгийн гоё. За дизайны хувьд болохоор миний хувьд жоохон хөөрхөн биш дизайн жоохон онцгүй тийм зүйлсийг хэрэглэх үнэхээр дурггүй. За энэ болохоор үнэхээр үзэсгэлэнтэй маш гоёор өөрийнхөө зүйлсүүдийг тэмдэглэх боломжтой байгуулстай тий. Харвал за өнөөдрийн бичлэгийг дуустал үзсэнд маш их баярлалаа. За энэ Notion гэдэг аппликейшнийг та татаад заавал нэг ашиглаад үзээрэй. За таны амьдрал та энэ shortcut-уудыг за дотор нь байгаа database ч юм уу тэднийг нь ашиглаад сурчих юм бол таны ажил дээр бас хувийн төлөвлөгөө, санхүүгийн төлөвлөгөө дээр та хүн заавал update хийсэн байх бол ингэж би итгэж байна. За тэгээд дараагийн хичээлүүдээр Notion-ы талаар бас бичлэг зөндөө оруулна. За энэ Notion-д болохоор сурах зүйл маш их байгаа. За тэдгээр темплейтүүдийг ч гэсэн яаж ашиглах уу, темплейтүүдийг хаанаас татах уу, эсвэл database-үүдийг яаж ашиглах уу гэдэг ч юм уу, Excel-ийг, Word-ийг яаж оруулж ирэх үү гэдэг ч юм уу маш олон зүйлээр ашиглах
боломжтой байгаа. За тэгээд бас Notion-ыг ч гэсэн сайтаар ашиглах боломжтой. Бас copy эсвэл зоогийн газрын менюгаар ч гэсэн ашиглах боломжтой. Маш олон зүйлээр хүмүүс дэлхий дээр сүүлийн үед болохоор Notion-ыг маш их ашиглаж байна. За тэгээд дараагийн хичээлээрээ тэгвэл уулзцгаая. Аньон.